vlog та бүхэнд үзэж байгаа өдрийн видео хүргэе. За би одоо өглөөнийхөө хүнийг хэлэх гээд явж байна. Одоо цаг 8:05 болж байна. 9-өөс хүнтэй. Тэгээд хүнээ хэлчихээд ажил руугаа явах байгаа. Өнөөдөр нэг өдрийн vlogтай хамтаагаарай. Гэлээ босчихлоо. За одоо жимс гараа явж байна. Ойр зэр 8 гоё дулаахан өдрүүд байна. Ер нь их амар даагчгүй хүн шиг хаварлажсаа гэж бодчих шít. Тэгээд одоо болохоор ажил руугаа явна. Шинэ Монгол тааны B1 давхарт манай офис байдаг. Тэгээд бүгд манай ажилтнаа танилцгаая. Энэ хараа хуруугаа ингэсэн гэсэн. За яах вэ? Цаана нэсэн хуруу байв гэж байна. За тэр буцаа одоо ийшээ кофе шоп ороод нөгөө хамчаад юу орё гэж бодож байна. Цаарчлээ. Манай хөөрхөн шинэ жилийн уран сал арсан маадтай. Класс хатарл. Ийм хөөрхөн яалк. Энэ санта карта. Манайх ингээ монитор зарчилсан байхгүй юу? Тэгээ ингээ хүмүүсийн энэсээ монитор нэ. Тэгээ мониторын бэлгүүд нь ингээд байна. Миний бэлэг энэ. Нартай амар хөөрхөн. За бүгдээрээ задлж үзье хамт. Йоо энэ амар хөөрхөн маад. Би нэг яхаа нөгөө юуг нь харцаас зургийг нь харцаасан. Утасны зүйлт шүү дээ. За яг миний нэртэй. Тэнгүүд өөр мод энэ. Юу вэ? Гарын тас шүү дээ. Вау. Юу маск стэйгс мэт. Баярлалаа монитада. За та бүхэндээ ажлаа танилцуулъя гэж бодлоо. За манайх болохоор UA Properties гэдэг үйл хөдлөх зуршлын компани гадаад дахь салбар нагаа. За өмнө нь Солонгос дахь салбар гэж явагддагсан бол ерөнхийдөө одоо бол гадаад дахь салбар гэж явагдаж байгаа. Тийм болохоор та гадаадд байсан ч хамаагүй өөрийнхөө нэр дээр их орондоо орон сууцтай болохыг хүсвэл манай компанитай холбогдож болох байх нэ. За би энд ингээд пэйж хуудасаа өөрийнхөө дугаарыг гаргачихъя. Тэгээ та орон сууц сонирхож ивэл надтай холбогдоод орон сууцаа аваарай. За тэгээд одоо манай дээр байгаа орон сууцнаас гэх юм бол байршлын хувьд гэвэл Ярмаг, Баян зүрх дүүрэг, 19 дэх хороолол, за хөдөө орон нутагт гэх юм бол Төв аймаг, Тархан гэсэн байршлууд дээр орон сууцууд худалдаалж байгаа. За тэгээ та өөрхөн хүссэн байршил дээр орон сууцаа сонгоод гэрээгээ хийхэд юу шаардлагатай вэ гэж хүмүүс агиох асуудаг. Танаас ямар нэгэн орлого нотлох шаардлагагүй. За виз хамаарахгүйгээр гэрээгээ хийх боломжтой. За яагаад орлого нотлох шаардлага вэ гэхлээр манайх тухайн төслөөс хамаарат 30-40% урьдчилгаан дээр гэрээгээ хийдэг. За тэгээд тэр 30-40% төлж байгаа тухайн хүний орлогыг нотлож байна гэж үзээд орлого нотлох шаардлагагүй байгаа. За тэгээд та гэрээгээ хийхийн тулд манай офис дээр өөрийн биеэр ирээд иргэний үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхийн лавлгаагаа авчираад гэрээгээ хийх боломжтой. Тэгээд ер нь бол за манай дээрх байгаа төслүүд бол дандаа манай захиралчин ер нь бол ямар хүн билээ те та нар за бараг ихэнх нь мэдэх бах гэж бодож байна. За манай урангой захирал бол төслүүдийг маш их шилж ер нь хамгийн сайн төслүүдийг оруулж ирдэг. Тэгэхээр та нар бол барилгын хөвцөд бол санаа зовлтгүй гэсэн үг. Тэгэхээр найдвартай ихтэй компаниар дамжуулан өөрийнхөө анхдагч хэрэгцээ болох орон сууцаа аваарэ гэж хэлмээр байна. За сайхан халуун шил уу гэж бодоод хоошил ингээд болчихлаа. За одоо ажиллаа тараад өсөг авах чинь замаар дарыг саварч гарын сав аваад дэлгүүр орж жоохон хүнсний юм аваад орноо. Орой гадаас далайхан хэрэл юм шиг байдаг шүү. Тайсаар өдрлээ. Гарисаа авах юм. Энэ хэсэг явах юм. Тайсаа тийм хөрхөн витамин зардаг хэлсэн шүү дээ. Шигтэй бактери энэ. Зяада мартаар өдрлээ.
Сайн нэг банан аваад одоо эндээс нэг сүү аваад гарida. Сайн миний орсон март манай гэрээс жоохон зайтай бараг 30 минутын зайтай байхгүй. Тэгээ би нөгөө жимсэн арай хямдхан байдаг болохоор эндээс банан энэ төр аваад явъя гэж бодсон чи яг орсон чи бусад юмнууд нь бас аягүй хямдхан сүү мүү. Тэгээ ногоомоонууд нь манай доор байдаг мартай харьцуулбал арай хямдхан байдаг. Тэгээ тэнгуут нь лийн жоох юмнууд авчлаа. Тэгээ сүүхэндээ үртэл хийгээд энэ хоронд барьчихна. Одоо гэр хүртэл ахлах чиж жоох гүнлэх юм авчлаа. Тэгтээ ах арай хямдхан чи. Найнгаар юм гоё гол байд шүү дээ. За гэртээ ирээд сая маргаашийнхаа идэх хоолыг бэлдээд өглөөнийхөө смути бэлтэж эхлэе. За оройныхаа арьс арчлаа хийгээд шүдээ угаагаад тэр нундад бэлэн болчихлоо. Одоо цаг 9 болох гэж байна. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Лайк, subscribe дарахаа битгиймэр дураа.